Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, REACH, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг дэмжих төсөл. Тиймээс энэ хөгжлийг бид Монгол улсад хэрэгжүүлэхэд Америкийн улсын засгийн газраас хамаагүй хөрөнгө оруулж байгаа маш баяртай байгаа бид хэлж. Small and medium enterprises, SMEs, are essential to the vitality of any market economy. Economists view SMEs as the engines of economic growth and the incubators of innovation in free market economies across the globe. In Mongolia, by contrast, SMEs account for only 20% of GDP. Clearly, there is opportunity for growth in SME contributions to Mongolia's economy. This is where the REACH project comes in. The U.S. Agency for International Development is funding the REACH project with the objective of increasing access to credit for small and medium-sized enterprises across Mongolia to improve underserved SMEs' access to finance in a way that will lead to financially stronger and sustainable businesses. Зээлийн хувьд бол томоохон бэрхшээл одоо тулгардаг одоо тэрийг хамруулах одоо нэлээд хэрэгтэй шаардлага байгаа гэж байна. Тэгэхээр энэ төсөл маань жижиг дунд бизнесийн хөгжилд одоо хөгжилд тодорхой нэмрээ оруулах нөлөө олсон төсөл болно гэж илэрхийлж байгаа. Монголчуудын хэлбэрнүүдээ олсон төслийн нэг гэж бид харж байгаа. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, REACH, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг дэмжих төсөл.